Сайн мэцэнэ сонсогчдоо Ток подкастын маань ээлжид нэгэн дугаар инхүү эхэлж байна. Энэхүү дугаараар бүгдээрээ сэтгүүл зүйн төгсөх курсын оюутан уянгатай ярилцах болно. Манай зочны хүсэлтээр найз нөхөрлөлийн тухай нээлттэй өрнүүлцгээе. За, сайн байна уу? За, сайн байна уу? Бүгдэнд нь энэ өдрийн минь. За, намайг урьж оролцуулсанд баярлалаа. За, та өөрийгөө товчхон танилцуулаач. За, намайг Мөнх тулахын уянга гэдэг. За, би айлаас хоёулах найдаг. За, би багтаа болохоор тарханд өссөн. 10 жилээ тарханд төгссөн гэсэн үг. Ээж аав дүү гурав маань хотод амьдардаг. Би тэгээд амралтаараа хотод ирдэг байсан. За, тэгээд 18 жил ер нь тарханд амьдарсан. Угаасаа тарханд төрсөн. Эмээ өвөө дээрээ өсөөд. За, тэгээд оюутан болж ирээд би хотод ээж аав дүүтэйгээ цуг амьдардаг болсон. Айлын том охин. Вау. Энэ дархныхан царайлаг гэл бүгдээр ярьдаг штэ. Тийм яриа гарсан байдаг. Тэр нь бол миний ортой баха тий. За тэгэхээр бага насны хэр өнгөрөв? За миний бага нас мэдээ саяны хийсэнчлэн дарханд өнгөрсөн. За дарханд болохоор би ер нь бага ахтай амар тийм сахилахгүй хөхөд байсан. Одоогийнхоосоо бодвол нэг баннер чинь гүү царайгаал хашаа машаад аваад тоглоод идэг гэсэн да. Би яг тийм охин байсан. Ерөөсө тэгтээ хичнээн тийм ч гэсэн жоохон дуу үг цөөтэй даруухан төрлийн хөвгт байсан. За тэгээд бага нас маань гэх юм бол хамгийн гоё юм маань гэх юм бол эмээ өвөө дээрээ өссөн болохоор эмээнэр өглөө хосоол боорцгээ хайраал нөгөө сүйдээ цайгаа чанаал сууж идэг да. Би тэгээл ингээл тоглож орж ирчээл унтаал тэгээл сэрэнгүүт эмээ миний охин босоод боорцгээ дээрээ гээл халуун бов шинээр идэх амар гоё идэг гэсэн. Тэр бол миний хүүхэд насны бараг хамгийн жаргалтай үе гэж хэлж болно. Эмээ өвөөгийн хүмүүжил бол хаанч байхгүй хүмүүжил гэж ярьдэн штэ. Тэгээд ер нь хүмүүсийг анзаараад тахад яг эмээ өвөө дээр өссөн яг тэр цаг хугацаа бол жинхэнэ тэваажин байснаа гэж ярьдгийм бэ лээ. Таны үед ямар вэ? Ер нь санал нэгдэж байна. Угаасаа эмээ өвөө дээр өсгөр бас нэг юм нь илүү тийм зөөлөн болтын болов. Тэгээд би чинь баг ингээд айлын ганц ах өссөн байгаа хгүй. Би ч уг нь айлын том штэ. Гэтэ эмээ өвөө дээр өсөөд бид гурав чинь гурвуулах нь амьдардаг гэсэн. Тийм болохоор ингээ өссөн бүхнээ ахуулдаг. Тэгэл ер нь бүхэл өссөн бүхнээ хийж л өссөн дөө. Одоо оюутан анги хэр байна? Оюутны амьдрал 4 жилийн хугацаа шүү дээ. Одоо төгсөх болчлоо. Тэгээд төгсөх тэр сэтгэгдэл би чинь ер нь 10 жилдээ нилээ найз нөхөд ихтэй ер нь анги дундаа ч гэсэн ер нь их дажгүй хөхөд байсан гэж хэлж олно. Тэгээд яг ингээд хотод шууд ирээд орчин өөрчлөгдсөн болохоор амар эвгүй байсан угаасаа. Гинт тарханаас байж байгаа хотод хүрээд ирсэн чинь бүр танихгүй орчин дээрээс нь бүр ингээд гэрээсээ сургууль руу явах зам хүртэл гэдэг чинь бүгд танихгүй бүр тэгээ амар тийм эвгүй л байдаг гэсэн. Тэгээ оюутан болоод анх орж ирсэн сэтгэл гэвэл амар сонин л байсан. Гэхдээ би жоохон байхад ингээд нөгөө оюутан ах эгчнэр чи амар том эгчнэр харагдаад идэг гэсэн шүү дээ. Ер нь гээл зигзээсэн. Тэгсэн чинь би бараг л тийм ихч болчих юм болов гээл тэгэл орж ирсэн чинь ер нь оюутан байх ер нь хүүхэд л байдаг байсан бэ гэж айгүй бодсон. Би чинь бага ахтай манай ананаар оюутан болоод хот руу яваад гисэн байхгүй юу. Тэгээд ананараасаа ингээл ирэнгүүт анаа надаа юм авчихгүй байсан юм уу? Ховоос үрээд ирэх ингээл би уйлал гэдгээсэн байхгүй юу? Тэр үед оюутан хөөрхий арайч хүү баг дархандаа орж ирсэн байгаа байхгүй юу? Одоо бодохоор тэгэл тэдрийг бодохоор хөөрхий дөө оюутан хүн гэдэг чи ер нэх бас том хүн биш юм байна л гэж айгу бодсон. Тэгээд ямар ч тааш 1-р курсыгээ бодох юм бол 4-р курс хүртэл нилээн зан төлөвийн хувьд ч гэсэн төлөвсөн байдлын хувьд ч гэсэн бүр нилээн сайн төлөвшөөд хүмүүс хамгийн гол нь харилцаа хүмүүстэй харилцах амар чухал гэдгийг ойлгож авсан гэж би бол бодож байна. Тэгээ оюутан болох бол ямар тааж амар хурдан өнгөрцөн гэж хэлж байна. 4 жил бүр дэндүү хурдан өнгөрсөн. Оюутан болоод хүн хоорондын харилцаан дээр ерөөхдөө бол сэтгэл мэдээж төрсэн байгаа. Тэгэхээр 10 жилийн найз нөхөд болон оюутан ангийн найз нөхдийн ялгаа юу байсан бэ? За би ер нь 10 жилдээ бүр амар ямар ч найз нөхдийн асуудал надад ерөөс үүсдэггүй байсан. Хүүхдүүд чинь ингээл зарим нь жоохон гадуурхагдаал найз нөхөдгөө байгаал
ингээл ганцаараа явж мавал амар тэгдэг штэ. Би бол 10 жил бүр тийм асуудлыг нэг ч мэдэрч үдэж байгаагүй. Тэгээ оюутан болсон чинь тэр асуудал бол бүр амар толгоон дээр тулж ирсэн. Тэгээ манай найзууд чинь бүгдээрээ тархных юм чи мэдээж бүгд нэг сургууль сурахгүй нь ойлгомжтой штэ. Бүгд өөр өөр мэрэгжил сонгоод өөр өөр сургуульд сурсан. Тэгээд би ганцаархнаа хүмүүлгийн ухааны нэг сургуульд орж ирсэн. Ер нь гэхдээ баг бүгд өөр өөр сургуульд орж ирсэн. Баг нэг ч адилхан сургуульд орсон хүүхэд баг байхгүй. Тэгээд оюутан болоод орж ирсэн чинь ямар ч найз нөхөд байгаагүй. Тэгээ ер нь нэгдүгээр курстэй би чинь шал өөр мэрэгжил сонгож орж ирсэн байхгүй юу. Тэгээд тэрэн дээрээ нөгөө нэг ерөнхий боловсролын эрдмээ үзээд тэгээд тэр нэгдүгээр курсын хугацаанд зүгээр ингээд танихгүй хүмүүстэй одоо нэг хичээл суугаад нэг амар тийм найз нөхдөд бол чадаагүй. Тэгээ хоёрдугаар курсээсээ би чинь сэтгүүл зүйн мэргэжлийг сонгоод тэгээ орж ирсэн байхгүй юу. Тэгээд орж ирсэн чинь ер нь манай ангийнхан ерөнхийдөө нэг жил цуг байцсан болохоор хоорондоо ингээд жоохон фракц үүссэн. Хоорондоо ингээд найзууд талцгаацсан байсан. Би тэгээ яг тийшээ ингээ орох гэхээр надад л амар хүндрэлтэй байсан. Би угаасаа нэг амар нээлттэй төрлийн хүн биш. Би ер нь л жоохон дуу үг цөөтэй, ер нь жоохон татгшаага төрлийн хүн байхгүй юу? Тийм амар өөрийгөө шууд илэрхийлээд бэж чаддаггүй болохоор тэгээд ер нь нэг амар найз нөхдөд болж чадаагүй. Гэтэ яг уу яг тодорхой хэмжээнд бол мэдээж найзуудтай хаа юу вэ гэд тий нойр зургийн юм ярина. Тэгтээ тийм дотны сайн найзтай болж чадаагүй оюутан болоод. Тий. Ааха. За тэгэхээр хоёулаа одоо гол сэдв болох найз нөхдийн талаар яриагаа эхлүүлцгээе. Тэгэхээр миний эхний асуулт бол таны амьдралд найз гэдэг үг яг ямар утга учиртай вэ? Миний амьдралд бол найз нөхөд яг түшиг юм уу да. Хүмүүс чинь гэхдээ ингээд яадаг штэ. Заавал нэг юм зовлонтой үед хамт байх ёстой, баяртай үед заавал хамт байх ёстой. Найз гэдэг ямар ч үед ингээ байнга л цуг байж байгаа юм шиг ярьдэн штэ. Би ихтэй бас ер нь иймэрхүү ойлголттой байсан 10 жил мэлдэ. Тэгээ оюутан болоод энэ ойлголт маань ер нь л өөрчлөгдсөн. Заавал харилцаатай байх албагүй байна гэдгийг айгүй их ойлгосон. Бүгд завгүй болоод бүгд юмаа хийж байгаа. Гэхдээ яг хэрэгтэй үед би биендээ тусалж чадаад тийж чадах юм бол найз гэдэг үгний утгыг гаргах хаа гэж бодож байна. Ер нь тэгээд заавал байнгын хэлхэлтэй л явж ийн гэсэн үг байхгүй. Яг л хизээт луулсан нэг л зангаараа нэг л төрхөөрөө байх нь амар чухал юм байна гэж би ойлгосон. Тэглэж угаасаа манай найзууд бүгд ер нь тийм. Би л ер нь жоохон дотроо эмзэглээд яана жоохон холдоод байна. Хүн дээрээ дагач юм шиг гээ сонин санагдаад дотроо эмзэглээд байдгийсэн чинь би нэг 3 дугаар курст амар гинт тесрээд би ер нь яагаад ингэж одоо хүртэл оюутанч болоод байлгтай найзтай байж чадаагүй юм. Би яагаад ийм байгаад байгаа юм болоо гэж бодоод манай найзууд аль хэдийн оюутан болоод нөгөө үедтэйгээ оюутан найзууд айгүй ихтэй болцсон. Тэгсэн чинь би л ганцаар яваад байгаа юм шиг санагдаад тэгээд за ер нь энийг ойлгох хэрэгтэй юм байна. Над дээр л асуудал байгаа юм байна гэд найзтайгаа ярилцаад сэтгэлээ жоохон онгойлгоод хэсэг жоохон ямарж байгаа. Тэгээд ер нь нилээнд ажгүй болсон. Ер нь ганцаараа би даах бас амар чухал юм байна. Тэгээ ганцаараа ер нь цагийн өнгөрөөд сурсан. Жинхэнэ найз бол эргээд уулзахад яг л нэг мэдрэмжээ өгдөг. Тэрэд дотн зүрхэнд байдаг тэр нандин мэдрэмж нь хэвээрээ байдаг. Харин хуурамч зуурдын найзууд эргээд уулзахад хүндэрсэн байдгаа гэд үг байдаг да. Яг тэр л юм шүү те. Тэг ер нь найзууд маань яг л нэг л зангаар байдаг болохоор айгуу гоё байдаг. Буцаад харилцах ч гэсэн. Кинон дэр шиг хайрыг хүм хүсдэг тийм ээ. Яг тэрэн шиг хайрын дайтай найз танд байгаа юу? Бага. Надад яг тийм найз яг 3 найз маань байгаа. Буруугаасаа найзлаад амар удаж байгаа. Бараг 10 хэдэн жил болж байгаа. Бүр ингээ багаасаа угаасаа нөгөө нэг 10 жилээсээ хойш би нөгөө 10 жилээс хойш ямар ч найз асуудалд орж үзээгүй гэж хэлсэн дээ. Тэд нэртэйгээ одоо хүртэл бүр яг тийм чигээрээ найзалдаг. Тэгээ найзууд минь надад байгаа болохоор би ер нь үдээд бас амар гоё явж байгаа ах гэж боддог. Тэр найзуудтай та хэлж чаддгүй эсвэл тийм хэлж чадхааргүй сэдв гэж байдгүй. Ер нь ахгүй. Би чи ер нь найзуудынхаа жоохон хил амыг суулчих гээд байдаг хүн байхгүй юу? Би жоохон үг дуу цөөтөө ч ихсэн яг дотны хүмүүсийн хажууд бол мэдээж тийм биш.
амар нээлттэй байхыг угаасаа амар хичээдэг. Тэгээд найзуудынхаа ярьж чаддгүй сэдв мэдгийн ер нь гяс ингээ шургуулаад ингээ асууж масуугаад ингээ айгүйх яриулдаг болохоор баг ярьдаггүй, асууж чаддаггүй зүйл ер нь л байдаггүй. Ерөнхийдөө хилмигээ доломгоо байх нь нөхөрлөө. Найзууд нөхөдөө бол яг тийм. Найзаа алдахгүй гэж айж исэн үе байгаа юу? Бас яг ойтон болоод. Манай нэг найз нөгөө хоёр найз маань болохоор 3 найз байгаа гэсэн штэ. 2 найз маань болохоор гадаадд сурдаг, нэг найз маань ангаагт сурдаг аахгүй юу? Тэгээд ингээд нэг манай найз чи ер нь намайг бодвол хамаагүй хүн амьтандаа хил амаа олцохтай айгу хурдан шууд ингээ олцоод бас хүний нэг хайрыг татахтай амар сайн. Хүнтэй амар хурдан найзалцдаг. Надаас яг эсрэгээрээ тийм ингээ оюутан найзууд амар ихтэй болсон нэг мэдсэн чи ингээл уулзахаар хөөх манай энэ найз тэгж ин бит хоёр одоо ингэх чинь ингээл амар хэрдэг болсон. Тэгэл би найзгүй болж байгаа юм бах та гэж бодоод найз маань ингээ надаас хүндэрээд байгаа юм бах та гэд нэг 2 дугаар курс мөрстэй болж жоохон айц бол төрж исэн. Ерөнхийдөө бол дасан зохицох чадвар үнэхээр сайн найзтай юм байна. Таны хувьд яг жинхэнэ найз ямар үед илүү сэтгэлдтэй гүн мэдрэгддэг вэ? Яг нөгөө нэг тийм жоохон хэцүү үеуд эдэн шүү дээ. Нэг уйлж мэлэл яана би ингэчлээ гээл асуудал тулгараал яг тэр үед ингээд амар сайн сонсч өгдөг. Тэгээ ингээд намайг буруутгахгүйгээр тэр үед бол яг амар гоё санагдаад яг л энэ л миний найз та гэд яг гоё сонсч өгдөг байдал юм уу та. Тэгвэл найз чинь таныг хамгийн их шархлуулж исэн үе байгаа юу? Гэтэ яг амар шархлах гэхээсээ илүү би нэг жоохон бахта ингэж гомдоод идэгсэн найзуудаа. Би ингээл гэр мөртөө хөнгөө байж маягаал ингээл ганцаараа байж маях үедээ нөгөө хэдэ ингээл дуудаад алиуна шиг өрөө дээр манай хөнгөө олчлаа. Гялс өрөө дээр цуг хон нийцтэй гээл ингээ баян амар өрөөлн нууддаг. Тэгсэн чинь манай найзууд жоохон тиймэрхүү биш. Ингээ ганцаараа хонж манахтаа ингээд хэлэхгүй ингээд зүгээр гэр мөртөө байцдаг. Тэгээ ингээд найз нь ингэж ин тэгж ин хүрээ дээр гялс гараад ир гэж хэлэхдээ амар муу. Би чи өөрөө тийм хүн байхад чи яг миний эсрэг тийм байгаад тахаар би тэрэн тэр хэсэг бүр амар гомддог байсан. Би ингээ хамаг юмаа ингээл зориулаад наашир хүү яа гэд ах чи яагаад ингээ намаагаас адилхан тэгдгүүн болоо гэд тэр үед бол жоохон хөрхи тэрхүү үедээ шархлах юм болоо да. Гэхдээ одоо бол тийм байхгүй л те. Хүн болгон ч өөр хүлээж авч байгаа нь өөр, мэдрүүлж байгаа нь өөр болохоор тэрийг бас ойлгосон. Үүнтэй адилхан та гомдожсэн шиг найзтайгаа гомдож исэн үе байгаа гэж бодож байна уу? Байгаа хаа. Гэхдээ бид нэг амар хоорондоо гомдлцоол, муудалцаал, хэрүүл ам хийгээл ер нь найзууд ч амар хэрүүл ам хийж мэдэгтэй бүр ингээл муудалцаал хэд хоног байхгүй болж молол харилцаа тасарчдаг да. Бид нэрт ерөөсөө тийм байдгүй. Хоорондоо эзэс тэгж муудалцдаггүй. Тэгээл за энэ маань угаасаа юм дээ гэд нөгөө олон жил найзалсан болохоор угаасаа ингээд дасцсан бинийгээ ямар яхахыг. Тэгтээ сая амар гинт бас шокны юм басан. Нэг найз маань надад амар гомдоод хизэж тийм болж байгааг байхгүй юу. Тэгээ бүр амар юу хэлээ амар гайхаж хүлээж авсан. Тэгэхээр тэр саяхан нэг найзаа гомдоосон баха. За тэгэхээр одоо хоёулаа хамаагүй хөнгөн бас хөвгчлөлтэй асуултууд эхлүүлцгээе. За тэгэхээр та найздаа хамт хийсэн хамгийн тэнэг үйлдэл юу вэ? Хамгийн түрүүнд толгоонд орж ирж байгаа гэвэл гэхдээ энэ найздаа найзлахаа болцсон л доо. Гэхдээ бит хоёр нөгөө нэг ингээд цуг волейболын секцэнд явдаг гэсэн байхгүй. За эзнийг 5 дугаар ингийн болов. Яг дөнгөж нэг өсвөр нас эхлээл хамаг хөрхи би хөгжлийн үе шат явагдаал ингээд шин танихгүй мэдгүй юмнууд амар их биеинд өөрчлөлт гараал. Тэгэл бит хоёр чинь байнгын цуг байдаг болсон угаасаа нэг секцэнд явал тэгэл бит хоёр гинт биенийхээ найзаа нэрээ чиний нөгөө юу чи ургаж гин үү? Тэр чинь ингэж өөрчлөгдөж гин үү? Тэр чинь ус ургаж гин үү гэл бит хоёр биенийхээгээ бүр гадаа заяа гэхдээ амар нь бүр нэг цаанд болонд очиж байгаад хүмүүсээс нууцаар биенийхээгээ харж ийж үлээ. Хамаг юм ингэж тайлаа. Ингэж онгоолгож мөнх болгож байгаа. Тэр бүр шал тэнэг одоо. Ямар хөөрхөн дурсамжээ. Яалтчгүй хал палгүй нэг юм гинэн цагаах үе байдаг штэ. Тийм тэр үе чи угаасаа ингээл имээ өөдөө ялангуяа хэлж чадахгүй штэ. Имээ миний энэ ингээд тэгээд байна. Энд маань ингээд ингэ хэлж чадахгүй. Тэгэл хөрхи хамгийн ойр байж байгаа нь л угаасаа
эргэн тойрны найз штэ. Тэгэл бит хоёр тэгэл хамаг юмнуудаа харилцаал гээл барьж үзэл минийхээ юм бэ чинийх доморсон бэ гэл айгүй их тэгдэгээс. Тий. Багшийн хэлдэг шиг ах дүүстэй ч хилдэггүй зүйлсээ найзуудтай хилдэг шүү гэдэг шиг. Тэр үед угаасаа найз нөхөд яг гэр бүлээс илүү байр суурь эзэлчдэг штэ өсвөр наснд. Тийм шүү. За хэрвээ та нэг залуу сайн болоод таны найз ч бас тэр залуу сайн байсан бол та яах байсан бэ? Гэтэ тийм бол ерөөсө тохиолж байгаагүй. Зүгээр ингээд бодоод үзэх юм болвол би зэ тавьж өгөх хаа. Тэгтлээ амир найз маань сайн байхад бол хичээхгүй. Гэтэ үнэхээр миний араасаас ингээд ахын бол бас бит хоёр хоорондоо ойлголцгол байх гэж бодчих. Та ингээд найз залуутайгаа 4 жил үргэлжсэн гэж сонссон. Тэгээд таны хувьд маш том байр суурийг одоо эзлээд эхэлсэн бах гэж бодож байна. Яг амьдралын нэг хэсэг тийм ээ. Харин найзууд чинь ч гэсэн таны амьдралын нэг хэсэг байгаа. Хэрвээ хайрыг сонгох уу, найзаагаа сонгох уу гэвэл та алийг нь сонгох вэ? За яг асууж байгаа хүний хувьд л нэгийг сонгох нь илүү сонирхолтой байхах тий. За тэгэхээр би яг хэрвээ сонгох гэх юм бол мэдээж хайрыг сонгоно. Тий. Гэтэ яг аль алийг нь л бас ингээд зэрэгцүүлээд гоё авч явахыг хичээн. Гэтэ эцсийн эцэд бол мэдээж цуг хамтдаа амьдраад удаан он жилийг өнгөрөөх хүн чинь мэдээж миний хайртай хүн болохоор хайртай хүнээ чүд жоохон дээгүүр тавих байхаа. Нэрээ нэг тийм үг гэдэг штэ. Таныг өвдөд твтгэд найзууд чинь нэг хоногоор ээлжлээд эргэж болно. Харин таны хань гэдэг хүн бол өдөр болгон таны дэргэд байж, таныг эдгэртэл хамт байх хүн шүү гэд үг байдаг тийм ээ. Яг тэрэн шиг санагдлаа. Ямар нэлээ юм бэ? За тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс жинхэнэ найзаж чаддгүй. Одоо жишээлбэл сошиал мошиал дээр явдаг шүү дээ. 30 хүртлээ ганц бие байвал суун гэж ярьсан анд бит хоёр гэд. Тэрэн шиг та байдаг гэж боддгоо байхгүй гэж бодож байна уу? За ер нь бол байдаг гэж боддог. За гэхдээ мэдээж хязгаар байх хэрэгтэй. Ер нь нэг эрэгтэй эмэгтэй найзууд ихэнх хүмүүс ер нь байдаггүй гэж ярьдаг штэ. Гэхдээ яг тэрэн дээр яг тухайн хүн эрэгтэй хүнийг яаж харж байгаа гэдэг өнцгөөс амар шалтгааллах бах. Хичнээн найз гэд хараад байгаа мөртлөө дотроо нэг жоохон юм бодоод юм хүлээгээд байдаг бол жоохон хэцүү бах. Ер нь хүн өөршгөл боддог гэдэгтэй тий. Тэрнтэй бол жоохон санал нийлдэг. А гэхдээ би бол эрэгтэй хүүхдтэй тийм амар сайн найзууд байж чаддаггүй. Би өөрийгөө бол мэддэг гэж боддог. Би энээс хэтэрх юм бол угаасаа би энэ хүнийг найзаар харж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байдаг болохоор ер нь тийм ч амар сүртэй эрэгтэй найзууд бараг байдаггүй. Гэхдээ яг тодорхой хэмжээнд бол байгаа л та. Гэхдээ дотны эрэгтэй найз бол байхгүй. Зүгээр ингээд хаяг гоё уулзаал гарч ороод ханг аут хийцдэг тийм найзууд бол байгаа. Гэхдээ хамгийн гоё нь бид хоёр чинь 10 жилээсээ нэг сургуульд сураад тэгээд 12 дугаар ангиас үерхсэн. Гэхдээ бас яг өмнөхийн ярих юм бол бид хоёр чинь 5 дугаар ангид үерхчихсэн байхгүй юу? Тэгээд нэг хэдэн сар үерхэж байгаа салтсан. Тэгээд байж агаад 12 дугаар ангидаа буцаж нахижсэн. Тийм болохоор бид хоёр ингээд дундын найзуудтай ер нь амар азтай ч гэх юм уу бас. Тийм болохоор ингээд нэг амар эрэгтэй эмэгтэй найз гэд нэг тэгээд ах юм баг байдгүй. Гэхдээ миний хувьд бол яг асуултандаа хариулж байгаа байдлаар бол байдаг гэж үздэг. За та хувь хүнийхээ хувьд найздаа алдаа гаргахад нь шууд хилдэг хүн үү эсвэл чимээгүйгээр за хэцүү байгаа даа гэж хүлээн зөвшөөрдөг хүн үү? Хүлээн зөвшөөрдөг хүн. Манай найзууд бүгд тийм. Би уг нь гэхдээ жоохон хэлэх гээд байдаг төрлийн хүн байхгүй юу ингээд нэг юм хөдлөөд хүн чинь юм хөдөлдөө штэ бүр ингээд төвчээр барагдаад. Тэгтэл манай нэг найз маань бүр амар зөөлөн хүн за гээ яаж ч алдаа хийгээд яаж жоохон онцгой ашигласан ч гэсэн за яах вэ ингээ амар ойлгодог. Хажуу тийм хүн байгаад тахаар өөдөөс нь хизээш тийм зан гаргаж чаддаггүй. Тэгээд найзынхаа тэр зан бас амар үнэлдэг болохоор ер нь өөрөө ч ихсэн айл болох ингээд жоохон хүлээцтэй хандаад хүлээн зөвшөөрөөд тхийг хичээд. Гэхдээ мэдээж тэглээгээд нэг амар тэнийг юм хийгээл буруу зүрх юм хийхэд нь бол мэдээж хэлэхгүй байх гэж бол байхгүй.
Тэгтээ найл болох л хүлээцтэй амар зөөлөн хандахыг бол хичээдэг. Ширүүн хандаж бол чаддгүй. За ямарваа нэг хүлээлт тавих үе байдгүй. Хэцүү үед яг ингэсэн бол ийм үйлдэл хийсэн бол надад тэмтэй байх байсан да. Хаяа нэг бол тавьдгаа. Гадаадд байгаа хоёр найз маань ер нь нэг жоохон хүнтэй холбоо барьж мэрхтэй жоохон муу. Ер нь би л жоохон төрүүлээд байдаг талтай. Тэгээд тэрэн дээр бол заримдаа бол жоохон нэг ингэчээсээ нэг над руу залхачаасаа гэд нэг тиймэрхүү жижигхэн хүлээлтүүд бол байдаг. Гэхдээ энэ дээр нэг эмзэглээд бол байдгүй. Найзуудаасаа хоол байгаа тийм ээ. Тэгэхээр яг ийм үед хамгийн ихээр санагалцдаг зүйл нь юу вэ? За бараг нэг байхгүй дээ. Бид нар чинь байнгын нөгөө видео кол утсаар ярьж идэг. Бараг 7 хоногийн 2 3 ярьцдээ юм уу. Тийм болохоор нэг санагалцаад байдаг юм бол байдгүй. Яг тухайн үедээ би биэндээ юу тохиолдоод юу хийж байгаагаа ингээд шууд тэр доор нь яриад явж идэг болохоор харьцангуй гайгүй. Ааха. Найз чинь таны амьдралыг тэр чигтэн өөрчилсөн тохиолдол байдгүй. Одоо жишээлбэл ертөнцийг харах үзэл тань өөрчлөгдсөн гэх ч юм уу. Тэр чигээрээ өөрчлөх нь цаашаа чим. Ер нь анаагт сурдаг гэдэг байгаа найз маань би айгу зөөлөн хүн гэж хэлсэн дээ. Би тэр найзаас бол бүр нэлээд их хөлгөр дөрөөл авдаг. Зан одоо төлөвшлийн хувьд нь бол хүнтэй яаж харьцаж гин, яаж хүлээж авч гин гэдэг дээр бүр амар их хөлгөр дөрөөл авдаг. Тэгээ яг ингээд урд нь бол найз маань ингээ энэ дээр ийм айтаахан хүлээж аваад хахад би яагаад ингэж чаддгүй юм бол гэд яг тэр хүн шиг байх гэж би бол хичээсэн. Өөртөө тусгаж аваад өөрчлөх гээд. Тэгтээ тэр амар буруу юм байна гэдгийг ойлгосон. Хувь хүн болгон ялгаатай, онцлогтой. Би хэрвээ тийм байхаа болчих юм бол би уян биш болох гээд байгаа байхгүй юу? Хүн болгон ялгаатай, угаасаа хүлээж авах байдал нь өөр. Би заавал тэр хүн шиг заавал дандаа сайн байх албагүй. Би өөрийнхөө л байх ёстой гэж ойлгосон болохоор нэг амар өөрчлөлт байсан юм бол байхгүй гэж бодчих. Найз хүн ямар байх ёстой вэ? Өөрийнхөө л байх ёстой гэж би бодож байна. Баг зүхгүйгээр, жижиглэхгүйгээр яг надтай өөрийнхөө харьцдаг. Тэгээд үнэн шудраг байгаасай л гэж би боддог. Та найзуудтай хандаж юу гэж хэлмээр байна? Хэрвээ манай найзууд энийг сонсох юм бол та гуравт зөндөө хайртай шүү. Гэхдээ би ерөнхийдөө л бараг баярлж байгаагаа, талархаж байгаагаа ингээ шууд өдөөс нь хараад хэлж чадахгүй. Гэхдээ би угаасаа ингэж хэлэх ёстой гэдгээ мэддэг болохоор би ингээд яг уулзчаал амар гоё яснаа яг салхтаа хэлж чадахгүй ч гэсэн яг дараа нь гэрте очиад DM-ээр амар гоё ялаг ингээд баярлаа хайртай шүүгээ ингээд ер нь илэрхийлждэг болохоор нэг амар бас хэлж чадаагүй хэлмээр байгаа үг ер нь нэг гайгүй гэж бодож байна. Гэтэ ямар ч тач хайртай шүү. Дандаа цуг байдагт баярлаа гэж хэлнэ. За тэгэхээр та нарын энэ нандин нөхөрл өшөө он удаан жил үргэлжлээсэй гэж би хүсэж байна. Өнөөдөр зорж ирж найз нөхдийн үн цэний тухай ярилцсан танд үнэхээр их баярлалаа. За намаагаас урьж оролцуулсанд баярлалаа. За тэгэхээр сонсогчдоо Ток подкастын маань энэ ээлжит нэгэн дугаар инхүү өндөрлөж байна. Дараагийн дугаараар та бүхэнтэйгээ уулзтлаа. Түр баяртай. Баяртай.